Зохиолч Цэндийн байгалмаа. Зохиолыг уншсан Цэдэн Содномын Зол жаргал. Нуураагүй нуруу. Даваа ирж хүнээс авах ёстой байсан мөнгөнийхөө оронд тэдний хашаа байшинг авахаар болов. Ингээд төгсөөгийн гэдэг нэгэн айл гал голомтоо бадрааж зөвхөн гэр бүлийнхээ хүрээнд багахан цайлах хийхээр тохирцгов. Даваа ямар ч байсан бага охиноо ёс төртөө бэргуулгана гэсэн болохоор төгсөөгийн аав ээж зөвшөөрөн гуйхаар боллоо. Харин хаана очиж бэргуулах талаар түвшингийнхэн ярилцсан. Ямар одоо амьдарч байгаа зочид буудал буй гуйлгалтай нь биш. Тэгэд яавал дээрвэ? Ерөөсөө хорин биш цайлах хийх юм чинь бүгдээрээ цугулсан дээрээ бирээж гуйлгаад ёслолооч хийчихээ. Хот тийм санал хэлж байсан бүгдийг нэг сумаар гэдэг шиг хийчихвэл зөвөр өмнө дөө хэмээн ах нь инээн асуухад төвшин хариу нэмцгэлээд тийм ээ ахаа ээж заавал бэр болгоно гэд байна. Тэрнээс хоёр гэрийнхэн танилцаад тэгэд өөрийн байшиндаа л хийчихвэл энэ хэцүү цагт арай хямд үдтэй. За тохирлоо. Төгсөө чи очиод аав ээжтэй биднийг ийм саналтай байна гэж хэлж. За ахаа. Хоёр талынхан харилцан тохиролцож хүлээн зөвшөөрсөн болохоор бүгд боломжоор дор бүрнээ бэлдэн төгсөөгийн гих айлыг хэрэндээ тогтжуулж өгөв. Хорин болохын урд шөнө төвшин сэтгэлэн доглон унтах гэж яаж ч хичээгээд чадахгүй маргааш өмсөвдөлөө харан инээмсэглэн хитнэ. Ээж нь ядарсан бололтой орон дээр намуухан жигэд хорхирно. Харин газраар ах эгч нар нь золон унтсан нь өөрийн ирэхгүй бага насны дурсамжийг нь сэдвэрнэ. Бага байхад нь ах эгч нар нь их л том санагддаг байж үлээ. Гэтэл одоо ингээд харахад дэрсхэн хүүхдүүд нэгнээсээ нэг их ялгараад байхааргүй аж. Төвшин нааш цааш хөргөн нүүрэндээ жаргалын нэмцгэлэл тодруулан дотроо өөртөөгөө ярин хятна. За төвшин минь. Ингээд нэг л өдөр цаг нь ирэхээр чи хүний хүн болчих тийм байжээ. Өнгөрсөн бүх эрэгтэй хүмүүсийн талаар хөрөөсгөл болоодыг минь чиний минь хайр нцааж чадлаа. Тийм ээ. Би чамдаа даассан байна. Амьдрал урт. Миний үтсэн зөөлч баг биш. Би өөрийгөө бас хаяа дахин нэрт татаж буулт хийж авахгүй болохгүй ах тийм ээ. Амьдрал хэн нэгэнд буулт хийж ээж л тэр айл урт удаан элэг бүтэн байдаг гэдэг лөө. Хойлоо мэдээж өөр орчинд өөр өөрийнхөө өдий хүртэл уцаж хүмүүжсэн. Чи бид хоёрт ойлгохгүй зүйлс бишгүй дээл нэг гарна. Тэр бүхнийг чиний минь нуруу миний ухаан хоёр л зөв шийдвэр гаргахад туслах байх та. За мэдэхгүй юм да. Амьдрал дам гарч болдоггүй гэж зүгээрч нэг хэлээгүй байх. Яана. Унтахгүй бол удахгүй өөр цайлаа штий. Маргааш үүргэлээд муухай царайлаа цугаад талтайш. Өглөө ээж нь эртлэн босож хүүхдүүдээ сэрэн бүгд бушуухан дор бүрнээ хөдлөн бэлэн болцгоо. Тавлсан цагш болж хүргэний талынхан эхнээсээ бэр гуйхан ирлээ. Бэр гуйхаар томилогдсон нас тогтсон эдэр насны хар хүн өөрөөсөө алд цэнхэр хадаг аяхтай сүүний хамт бариад ажиллаа эхэллээ. Зээ өдрийн сайныг үнжин хүлээж сарын сайныг саатан хүлээж бэлэгт сайн энэ өдөр бэр охиноо гуйхаар ирлээ. Хүсэл нэгтэй, сэтгэл нэгтэй, бодол нэгтэй, зорилго нэгтэй, хоёр дүүмэн ариун бүхний дээдийг бэлэгдэж хорвоогийн жамыг хамтдаа туулахаар хайрын нандин гагнаасаар гагнагджээ. Нэр бүтэн, мөр бүтэн, уул шиг нөмөртэй ханхүүмэн манад байна. Энгийн даруй ээлдэг намун, энхри хонгор эрхэмсэг оршихуйн танаад байна. Өргөө гэрээг гээгүүлэгч үзэсгэлэнгөө охин чамайгаан өөрийн химэн нандинан хайрлаж үнэн мөнхийн жаргалыг өрөн үн хойчтооч эгнэд хамтдаа өнөр өтгөн сайхан амьдрахын үлзийтэй өрөөлийг өөд нь өргөн дэвшүүлье. Ерөөл тавьснаар их ажил эхэлж үргэлжлүүлэн төгсөө аав ээжийн хамт удалгүй ирсэн болохоор хоримж эхэллээ. Энэ өдөр төвшин шиг жаргалтай хүн үгүй мэд. Ийхүү төгсөөгийн гэдэг нэгэн айл голомтой бадраан өрхөө татлаа. Төгсөө төвшин хоёр нэг гэртээ ороод аль хэдийн 3 дахь жилтэйгээ залгав. Төвшин ажиллаашаа эртэл
Төгсөө нараа ахтайгаа бас нэг найзтайгаа архитаж буй бололтой нараа ахынхан дуу чангаран дуулдахад төвшөө төдийл нөгөөхөө яриад буун тэрүүл болох хүс хэмээгээд гэртээ орох хэсгээ шийдэж ядан суудал бодлыг нь батлах гэсэн мэт гэрээс нараагийн чанга ярих дуулдан. Иш төгсөө минь би чамд хэдэн удаа хэлэх болж байна. Танаа совоо эмчин чамд хүүхэд гаргаж өгч чадахгүй байна уу те? Нараахаа болохгүй дээ. Хээц. Хэдэн жил болох байлгүй гэж явхалж байна. Эсвэл хүсэхгүй байгаа мó? 3 жил бага хугацаа биш малаа. Ойлгож гин үү чи? Удаан хамгаалалттай яваад тэгж аашиг байна гэсэн штеп. Чамааг бол хөөхөн мангартуулчих юм байна л да. Чамтай юугаач ярих вэ? Төгсөө минь. Эр хүнийг хүсдэг ганц юм үр хүүхэд. Чи түүнийг хүсэхгүй байна уу? Хүсэлгүй яахад ээ. Тэгэд болохгүй байгаа юм би яалтай байлээ. Чаав хаста. Төвшин байшингийнхаа хажуугийн сандал дээр энэ бүхнийг сонсон бодол дарагдан суув. Нараах уух болгондоо л энэ үгээ давтах юм. Би хүртэл өөрөө гайхаад эмчэд үзүүлээд эмчилгээ минь ч одоо дуусгалчихлоо. Эмч гайхаад намайг зөвгөөрлөн нөхрөө үзүүл гэсэн. Би яаж төгсөөд ойлгож үзүүлэх вэ? Өнөөдөр дахиад л энэ ярианаас болж хэрүүл болох юм байна л да. Хэдий удаан сууснаа өрөөч мэдсэнгүй архитаж байгаа хэд дуусаж буй бололтой нараагийн гараа зангидан ширээ шаах тэг сацуу ширээн дээр хоосон аяг унгаж буй бололтой чимээ бүдэг дуулдахад төвшин харагдахгүй тулд бушуухан басан байшингийнхаа араар орон нуугдаж амжуугүй юу гэрээс хүмүүс гарах болдов. Төвшин гэртээ ортол огоодс хөрөм нэвширсэн их хүн архины үнэр синхийн угтлаа. Төгсөө орон дээрээ нэг гараа дэрлэн хэвтэж байснаа хагас унжуулсан хөлөөрөө орныхоо өмнө байх яаж ууж унах нуу гэмээр хөлөн далисан хөв сандлыг ушгчход төвшин яагаад ч юм цочин чи ч мангар юм уу? Наад уусаа архаа атайхан шингээ гэж. Шаамд ямар хамаатай чи зүгээр л яана гэж. Энэ амьдрал юм уу? Чи би хэний төлөө яах гэж хүсэл тэмүүлэлтэй зорилготой амьдрах юм? Тэгээд даргын жолооч хээдэг над чиг хүн хаяа боломж гарч амарч байхдаа уухаа харин ч нэг чамаар заалахгүй ах шөө. Хэний төлөө гинэ? Бид харьлаад ихэндээ ямар сайхан байсан. Тэр бүхнээс чамд байна уу? Наад нараа ах чинь чамд нөлөөлөд байна штэ. Чи ухаараач тий. Нараа ах яасан гэж хүүхдийг минь төрүүлж өгч чадахгүй. Дээрээс нь ах дүүтэй минь муудалд сууж салгах гэж байна уу аа? Тийм ч юм гэж байдаггүй бахаа. Би эмчилгээ хийл гэж байгаа. Намайг зүгээр гэсэн. Харин яаж хэлдгийм блэ гэж байтал ашгүй боломж гарлаа. Чамаас айгаад байх ч юм алга. Чамайг өөрөө чинь үзүүлгэж юмч хэлсэн. Би хүүхэд төрүүлэх биш. Яахаараа үзүүлдэг юм. Төгсөө минь. Хэрүүл хийхэ бололтой. Залах чинь штэ. Хоёулаа маргааш хамт тавьж үзүүлээ тэхүү. Хамтдаа эмчилгээ хийх үеч байдгийн байна. Хэмээн хоолойныхоо өнгийг зөөлрүүлэн царайчлан хэлбэл төгсөө хариу юу ч дугарсангүй дахин хэрүүлж хийсэнгүй бүхлээрээ буруу харан хэвтлээ. Төвшин харин хувцас солон гэрээ цэвэрлээд орооныхоо хоолыг хийхээр бэлдэж байхдаа нүүрэнд нь баярын мишэл цохос зурана. Учир нь төгсөө ингээд хэвтгэхээрээ бодож чаддаг бөгөөд дараа нь төвшингийн зөвийг мэдээд дагдаг билээ. Араа нь хоолой идэн эдтэл хинж нэг ч дугарсангүй. Тэгж төгсөө. За яах вэ? Үнэхээр тэгдэм бол маргааш хамт тавьж үзүүлээ. Дарга хот авчихсан байгаа болохоор би хэд хоног завтай. Чи минь ухаантай шүү. Төвшин ийхүү баярлан хэлээд хүзүүгээр нь тэврэн чи муухай. Намайг эрхлүүлээгүй зөндөө удсан. Яасан эрхэлмээр байгаа юм уу? Химэн өөдөөс нь нөхөөртөн өнөөхөл дотн харцаараа харвал төвшин хошуугаа унжуулан толгой дохиход төгсөө өвөр дээрээ суулгаад аавын жаахна бүвэ ах нь хаажууд нь байна бүвэ нэлх охно бүвэ нөхөр чинь хамт байна бүвэ хэмээн яг л нялх хүүхэд бүүвэлж байгаа мэт нааш цааш ганхан тэр бүртэн төвшин жаргалтайгаар инээд алдан бэлхүүсээр нь тэврэн энгэрт нь наалдан сувна.
Саяхан л би чи хэмээн хэрэлдэж байсан хоёр одоо ингээд аав охин мэт эрхлэлтэн суух нь амьдрал юм да. Маргааш өглөө нь төвшин ажил дээрээ очиж цагаа бүртгүүлэн хагас өдрийн чөлөө аваад төгсөөтэйгээ хамтдаа эмнэлгийн хаалгаар хөдлөлцөн орлоо. Төгсөө бачууран салгалсан гартаа шинжилгээний харуу барин чичрэн зогсоно. Төвшин дотор эмчтэй уулзан гарч ирээд төгсөөгийн гараас яг л хэрэг хийсэн хүүхдээ хөтөлж яваа мэт эмнэлгээс гарлаа. Төгсөө хашаа нь ойртох тусам алхаа нь удаашран байснаа төвшингийн өөдөөс царайчилсан харцаар хараад "Төвшөө, чи надад хайртай тийм ээ? Тэгэлгүй яах вэ гоо. Чамаас нэг юм гоё. Юу лээ? Чи энэ талаар манайханд битгий хэлээрэй. Тэхүү гойж байна. Чи харин араа хасаа миний буруу биш гэд намайг хамгаалаарай да. Тэгнэ. Навш гэж үргүй ахтай яах вэ? Би одоо гэрэхнийхээ нүрийг яаж харна? За яах вэ хүү? Төвшин үнэхээр цааш өөрийг хэлж чадсангүй. Өнөөдрийг хүртэл хүүхэдтэй болж чадахгүй байгаа шалтгаан нь өөрөө л юм шиг бодож доромжлуулж явсан нь хормын төдийд нүднийх нь өмнө яг л кино үзэж буй мэт жирэлзэн өнгөрөхөд гомдлын нулимс чимээгүйхэн хазар даган урслаа. Тийм ээ. Төгсөө төвшин хоёрын хүүхэдтэй болж чадахгүй байсан нь төгсөө үргүй гэдгийг бодох нь бүхэл төсөөлөж үгүй аж. Өнөөдрийн сонссон бүхэн төгсөөгийн хувьд хар дарсан зөөд байсан бол төвшингийн хувьд бүх зүйлийн учир олдож өдий олон жил өөрийгөө буруутгаж явсны учир таалагдсанд санаа нь бага чатгаа уужирсан эсрэг тэсрэг бодлын өдөр байлаа. Төвшин ажил дээрээ сууж байтал дарган дуудав. Гайхасгэн яваад очивол "За ажил нь сайн уу?" Сайн. Сайн байна. Чамд дуулгах сайхан мэдээ байна. Юу лээ? Хэмээн гайхасгийн өөдөөс нь асуусан харцаар харвал дарга инээмсэглэн "Чи энэ газар очиод уулз. Чам шиг чадaltaй хүн улсын байгууллагад ажиллах хэрэгтэй." Би ойлгосонгүй дарга. Төрийн албаа авчиж шалгалт чи өгч байсан. Тэнцсэн байна. Чамайг хотод дуудаж байна да төвшин минь. Хөөх тийм үү. Яхаараа та тэрийг яриад юу хийх вэ? Өнөөдөр маргааштай ажлаа хүлээлгэж өгөөд өөрөө авчихаас өмнө төрөхөө явж үз. Энэ чамайг авахыг хүссэн албан газрын хаяг. Баярлалаа дарга. Маш их баярлалаа. Тэгтээ хэмээн яаж хэлэхээ мэдэхгүй гацтал дарга нь юу хэлэх гэж байгааг ойлгон "Тэгэлгүй яах вэ? Төгсөөгч бас ажлаас нь чөлөөсөө. Та хоёр минь нэрдэх юм бэл. Ёстой их баярлалаа дарга. Төвшин энэ гэнтийн мэдээг сонсоод эдгэж ядан бушуухан гарч төгсөөдөө хэлмээр байсан ч арайхийн бие барин ажлаа хүлээлгэж өгөхөөр бэлтлээ. Тийхүү сууж байтал төгсөө дарга дээрээ орчхоод гарч ирээд төвшин дээр ирэн хойноос нь тэврэн "Чи минь ундаг шүү. Баяр хүргэе." Өглөө харин дарга дуудаад "Ёстой гэнтийн юм боллоо. Чи тэгээд надад хэлэхгүй муухай юм. Уучлаарай да. Хэлэх боломж гарсангүй. Тэгээд ч чамайг өөрөө даргаас мэдэг гээд л. За. Аль нь ч байлаа гэсэн ёстой мундаг. Надад ямар хүлээлгэж ядаад байх ажил байгаа ш. Найз нь нэртгэн хараад гадуур дотор юмнуудаа цэгцэлжээ. Тэгтээ би өнөөдөр нэлээд ороодох юм шиг байна. Энэ хардаа талдаа ч ороогүй. Аргагүй. За явлаа шүү. Төвшин баяртай наргагүй өрөөнөөс нь гарах төгсөөгөө хөөрдөнгүй хараад нэгэнтээ сунайн чилээгээ гарган өөртөө кофе найруулад ширээнийхээ ард суулаа. Төгсөө төвшин хоёр оройн гэрийнхэндээ баярт мэдээгээ дулгахаар тэрүүхэндээ ширээ засан сайхан хоол хийгээд хамгийн ойрхон хамт байдгаар нь нараа ахынхыгаа гэртээ урлаа. Нараа эхнэр хүүхдүүдийн хамт орж ирэн зассан ширээг харан дуун алдан "Пөөх! За өнөөдөр чинь ямар баяр болоод байгаа илээ? Нарааха суу. Та хэдмийн ч суу." хэмээн төвшин хэлээд цаа аяглан тогоон дээрээс уур савсуулан бууз гарган бүгд ширээний ард суусан хойно төгсөө босон шил архиа задлан дөрвөн хондгонд хийгээд бариулсны дараа "Өнөөдөр миний хань төрийн албан хаагч болсон баярыг тэмдэглэж байна. Өө тийм үү. За баяр хүргэе." хэмээн нараагийн эхнэр хэлээд инээмсэглэн төвшөөг үнстэл нараа "Тийм үү. Яаж вэ? Яах юу байх вэ ах минь. Шалгалт өгөөд тэнцчихсэн байна.
Тэгээд даргаад албан ёсны бичиг явуулаад Тушин Улаанбаатар хотод ирж ажил гэсэн байх юм. Би нарийн учрыг нь ойлгосонгүй. Гинтэл даргадуудаад ажлаас шүлүүлж байна. Эхнэр чинь төрийн албан хаагч болоод зүгээр ч үгүй хилцээний даргаар явахаар боллоо л гэж хэллээ. Өө за. Бүр даргаар томдогдож байгаа юм биз дээ? Хэмээн атаархангүй өнгөөр дугарсан ч хэн ч анзаарсангүй. Нараа үргэлжлүүлэн за амжилтын төлөө хэмээн хундахтайгаа бартал эхнэр нь эхлээд ядаж сайн амсаач дээ айлд орж ирчгээд нараа эхнэрлүүгээ нэг муухай харан өмнөө байгаа цайндаа орол хүргэсэн болоод ажилч яах вэ? Ингээд дэвшээд яваад үүдг юм байж. Хүүхэд хаана байна аа? Гэр бүлийн амьдрал чи бот хоёрт ямар хамаа байна аа? Чи дуугаалаа. Би дүүгийнхээ төлөөл хэлж байна. Хэмээн агсамнах айдтал занган мэдэх болохоор эхнэр нь хоолоо идэж ерөөлийн хундгаа барьж хаад хүүхдүүдээ аван тэднийхээс гарлаа. Төвшин харин нөгөө л яриагаа ярьж эхлэх нь хэмээн бодохын сацуу дотор нь чихүүцсэн хэдий ч тэр хоёрыг орхин юмаа бэлдэж эхлэв. Нараа төгсөө хоёр өмнөө байгаа нэг шил архиа торох юмгүй дуусгаад ярианч олшроод ирлээ. Нараа энэ хооронд Төвшин хэлэхгүйгээр хэлж байсан ч Төвшин удахгүй яваад өгөх болохоор сонсоогүй царайлан хийж байснаа дуусгаад орондоо орлоо. Төгсөө харин хүний урманд нэг ч үг дуурахгүй эхнэрээ элдвэр хэлүүлэн дахин нэг шил арх задлан уун сон. Төвшин нэг мэдхнээ унтчихсан байв. Хэн нэгэн дотоожийн шавталгаар оролдоход дутуу сэрэн нойрносоо сэрж ядан байтал яахааргүй гар хүнжил доогуур нь шургалан түүнийг оролдох аж. Энэ төгсөө чи яаж байна гэж бодоод бүрэн сэртэл харин хажууд нь төгсөө хурхаран шал сахтуу цааш харан унтаж байхан тэр. Төвшин буурч сандран бие хураан огол хараан бостол нараа ах нь харин сохтуу дуугаар чихэндэн. Төвшин чи бол сайхан эмэгтэй. Би чамд дурлцгаад яг галзуурах гээд байна. Хүү та болооч ээ. Яа тийм цаадах чинь тасарчихсан юу ч мэдэхгүй. Химэн амсгаадан хэлээд нааширгээд таttал Төвшин жигнэсээ маш ихээр айн. Төгсөө чи сэрээч ээ. Энэ ах чинь намайг оролдоод байна. Сэрээч ээ. Төгсөө үнэхээр тасарсан уу? Нэг бол сэрсэн ч тасарсан болж удаж байгаа аль нь мэдэгдэхгүй. Яргалан хурхраад хүнжлөөрөө бие орон цааш улам нугдаахад үүнийг л хүлээж байсан мэт нараа хүйгэхийн завдалгүй Төвшинг орноос нь ганцхан үгзраад газар татан унахчв. Төвшин хоёр сохтуу өрөөний дунд хашичхаас өөрийг хийж чадсангүй. Нараа чичрэн Төвшин оролдоно. Төвшин тийжлэн эсрэгүүцнэ. Нараа яагаад ч Төвшинг өвөрдүүлж чадахгүй дээ уурлан хүйтэн уснаас хэд сайн балгаад тамхи хасаан суулаа. Чи юм суваа юм. Айруухан байтлаа өдий болтол манай дүүгийн хүүхдийг гаргаж өгч чадахгүй байна уу? Чамайг дарагтайгаа явуулдгийг манай энэ тэнгээс босдод бүгд мэднэ. Та чи юу яриад байгаа? Арайч тий. Үнэхээр тэгж ярил надад ч бас хэлэх үг байгаа шүү. Чи юм уу юугаа хэлдгийг? Ядаж удмыг нь залгах хүү төрүүлж өчгөөд олон юм хотож ариухан бай. Та арайч тий. Төгсөө үргүү гэдгийг мэдэхгүй байж. Юу гинэ? Битгий хуцаад бай. Манай одонд тийм юм байхгүй мэдүү. Худлаа чи шинжилгээний хариу сольжхоод өөрийн лайга манад өрөж их гэж байна. Гэхэд Төвшин тэргүй ойлгохгүй хүнтэй хэмээн бодоод орондоо орохоор босох гэтэл нараа явуулсангүй сууж байсан сандлынхан урд хоёр гараараа алдлан хаагаад буцааж суулгаад байв. Нараа хата болил доо. Яасан ичиж завдгүй бэ? Хүү Төгсөө. Чи сэрчгсэн биз дээ. Энэ ахыгаа аваач ээ. Хэмээн оролтол нараа амийг нэг гараараа дараад өмсөхээр тонгойв. Төвшин харин энэ бүх дарамжлалыг төвчж чадалгүй алгадаад түлхтэл нараа ширээн дээр байсан шилэн үнсний саваар Төвшинг цохиод авах нь тэр. Төвшин хормын төдий болсон зүйлд манаран байтал түүний хацрыг даган бүлээн зүйл урсгад гараараа орчин харвал цус байлаа. Төгсөө хизээдээ босоод ирсэн юм нараагийн дээрээс даран хоёр гараараа заамдан нараа чи энд юу хийж байгаа? Чамайг алнаа. Химээгээд ширээн дээрээ байсан стаканыг хаглан цогтол нараагийн толгой хаграв бололтой шанхыган даган цус урслаа. Гэрт чивчмээгүй нойлно. Төвшин Төгсөө нараа гурван биенээ өшрөгсөн харцаар харан суух аж.
Төгсөө нараа хоёрын уусан архич гарч төвшин харан тархиа хаглуулахдаа суусан сандал дээрээ цусаа чарчих сөхөөгүй мэлмэрэн сууж байтал хашааных нь хаалгыг чанга нүдэх дуулдав. Энэ сацуу төгсөө сандран бушуухан гартаа тааралдснаа өвн норгоод төвшингийн цусыг арчиж өгтөл нараагийн эхнэр хашааны хаалган дээр очив бололтой бүдэг дуун дуулдав. Төгсөө гэрлийн унтраан хаалганы тэнд очин юу ярьж байгааг нь сонсно. Төвшин ирсэн цагтаад гарч бүх юмаа хэлмээр байвч чадсангүй. Хэдэн минутын дараа нараагийн эхнэр тэднийд орж ирэн "Та нар яасан ууж идэж хандгүй? Харин хуушин юу чимээ гарав?" гээд эргүүлийн 2 цагтаа асууж байна. "Төвшөө чи нийлж арагтаад байха болооч заварсан юмнууд унтцгаа" гээд гартал нараа харин юу ч болоогүй мэд эхнэрийнхэн араас гарахдаа төвшингийн өөдөөс урсан дотоожийг нь шидээд гарав. Төгсөө амандаа хараалуурсхан орондоо орлоо. Төвшинч болж байгаа бүхнийг ойлгож ядан байсан ч ядарч байсан. Дээрээс нь толгой нь маш их өвдөж байсан тул мөн орондоо орон төгсөөгөө аргадах болов уу гэсэн ч тэгсэнгүй. Маргааш өглөө унтаж босоод иртэл төгсөө байсангүй. Төвшин толгойн муучгаад явхаар хувцлаж байтал төгсөө гаднаас сохтуу ороод ирэв. "Чи чинь хар өрөөр арх уугаад дэнж байгаа юм шүү. Энэ юу болж байна?" хэмээн дотоожных нь уранхайг гартаа барин өмнөөс нь эргүүлэн асуувал төвшин бөөрчих уурн хурч "Ахаасаа асуу наадхаа. Яахаар чиний дотоожны уранхай миний гэрт ээж идэг үлээ? Чи ч арчаагүй ир бол доо. Ах чинь шүнжин намайг оролдоод бүр чиний өвд байхад татаж байхдаа урсан болов. Битгий худлаа яар. Чи намайг энэ өргөн юм чинь ахаас нь жирүүлсэн бачи гэж бодсноо те? Арайч те төгсөө. Чи яаж ийм юм бодож чадчихэна? Би хизээ чамайг хуураад хашраачихсан юм бэ? Би төрсөн ахыгаа мэднэ. Хизээж дүүгийнхээ эхнэрийг оролдох хүн биш. Талраад унчсан байхад нь чийл харин өөрөө өдөж байж тархаа хаглуулаа эз. Арайч те. Чамайг ийм гэж мэдсэнгүү. Би явлаа. Хаашаа явж хинтээ заваарах гэж байна? Хэмээн төгсөө хөлчүүрэн орлоод гараас нь бариад тавьсангүй. Төвшин үнэхээр уурн гурж дээрээс нь маш их гомдож байсан болохоор асгартал уйлан явхаар чаргуулдаж харин төгсөө цохиод авахгүйч хэлэхгүй үгээр хэлэн хэрүүлээ хийж байтал хизээдээ ороод ирэв гэмээр ээж нь төвшингийн ээж том ахтай нь хамт гинт ороод ирэв. Төвшин төгсөө хоёр гинт ороод ирсэн ээж ах хоёрыгоо хараад хин нь юм хэлж чадлагүй байтал төгсөө бандсандаа юу нэгэн бөгөөс айсандаа юу мэндийн зөөрөггүй гараад явчихлаа. Даваа хажуугаар нь мэндийн зөөрөггүй гараад явсан хүргэнээ гайхан хараад охиноо харвал төвшин ээж ах хоёроо харан мөн л балмагдан "Хүү ээж аль үүдэн зогсоод яах вэ? Суул да. Энд чинь юу болоод байна да? Ингэж чандрах гэж тэ охин минь" гэтэл ах нь "Миний дүү дээрлэхэд хаашаа явчих чамайг алнаа" хэмээгээд гарах гэтэл ээж нь гараас нь амжиж барин хориглоод "Тэгж яах юм бэ хүү минь? Харин дүүгийнхээ эмийг бэлдэлц аваад явнаа. Ээжээ би угаасаа явах гэж байсан" хэмээгээд зангираад ирсэн хоолоогоо мэдэгдүүлэхгүй хичээсэн ч яах нь чадах вүлээ. "Өмсөх хувцаа л ав. Өөр юу ч битгий ав. Яалаа гэж ингэж байгаа юм. Ярвал уртын болноо. Би танд тэгж байгаа даяар хэлье." Ингээд гурвуулаа хамжилсан төвшингийн хувцснуудыг хуваан бариад гэрээс гарав. Төвшин гэрээ тайруулан хараад өөрөнгөх зөөлс үлдсэн хэсгээ нэгэнтэй гүйлгэн хараад санаа алдан гэрээсээ гарлаа. Тэд явсаар хамаатных нь айлд ирж тэндээ төвшин ээж ахыгч хоёртоо тушаал дэвшиж хот явах баснаа нөхрийнх нь ах дандаа хөөхд нэхэж элдвээр хэлхийг мөн төгсөө өргүй гээд бүгдийг дотроо онгоотол хэлж сайн нэг санаа амарлаа. Даваа сонсож "Яа марч юм дээ. Яасан ч хэцүү юм байлээ. Чи тэгээд яа гэж бодож байна? Яах юу вэ? Маргааш хоёулаа хот орж хүргэж өгье. Тэндэн төвхнүүлээд гэртээ харъя" хэмээн ах нь ширүүхэн хэлтэл нөгөө хоёрч зөвшөөрөн асуудлаа шийдэв. Хотод ирээд төвшин шинэ ажил дээрээ уулзах хооронд даваа хүүтэйгээ амьдрах байр хайж гадуур баахан явв. Оройн нь ядарч унах гэсэн 3 сайныг уулзав. Төвшин шинэ гэрээ тайруулан хараад хүний ирэхээр жарахаар
Өөрийн нэрхээр зов гэж санаа амар сайхан ч юм уу? Тэгэлгүй те охин минь. Чи багасаа л өөрийгөө болгоод яваад ирсэн. Бид хоёр явж явж энэ гэрийг л оллоо. Яах вэ ээж минь? Тэгж яагаад болно үсттэй? Охин минь алдаж боллоо. Одоо жаахан том хүн болж үз. Хэрэв бид хоёр ирээгүй байсан бол чи минь яах ч байсан юм бэлээ? Гэтэл хүүн за ээж тэгээд нэлхансаад байдгийн. Ямар очих газаргүй биш болохгүй байвал ээж дээрлэхгүйгэд ирнэ үз. Битгий их гүрэж өөрийгөө зовоож бай. Ойлгосноо? Ойлголоо ахаа. Бийж та нарыгаа зөндөө л зовоолаа. Гээд тэгээд ч өөрийн сонгосон амьдрал минь болохоор дараа болоод юу хийх вэ гэж бодох юм яа шүү дээ. За тэр яах вэ? Ажил нь юу болсон? Ажилдаа орчихсоо. Шууд ажиллаж эхэлсэн болохоор өдөрт ороо өнгөрчихлөө. Сайн байна. Ээжээ охин мундаг шүү. Өдөр хоногуд өнгөрдгөөрөө ээлжлэн өнгөрсөөр төвшинч нэг үе бодвол шинэ ажил, шинэ амьдралтайгаа дасан ямар ч завгүй гүйсээр. Ажил дээрээ сайн байж хэлцсийн дарга хүртэл болов. Нэг өдөр ажлаа арай эртхэн тараад гараад иртэл үүдний сандал дээр нэг л танил хувцас тэрээр нүдэндээ итгэж ядан лавшруулан харвал яах аргагүй төгсөө сууж байлаа. Төгсөө хүү чи энд юу хийж байгаа? Сайн уу? Энд зогсоод юу хийх вэ? Төвшин хүрээд ирсэн төгсөөгөө ямар их сааснаа сая л мэдэв. Тэд хөтлөлцөн харахаар явж байхдаа халуун хайрын баланд мансууран жаргалтай явна. Чи намайг яаж олж өрөв? Олж ядаад ах юу байна? Дарга чиний ажлын газрыг мэднэ. Тэгээд л энэ. Нэр тийштэй. Хизээ ирэв? Өглөө ирсэн. Жижигрээс чинь асуудал чамайг байгаа гээд. Тэгээд л тартал чинь хүлээлээ дээ. Ороод ирэхгүй балаа юм бэ? Зүгээр л чиний нүрийг харах хэцүү байсан болохоор хүлээж байлаа. Чийж гараад өгчээ. Энэ гэрт хэмтэйг амьдртээ. Химэн хардангуй өнгөөр дуурвал төвшин нүлэмсэн гартал инээгээд хардж байгаа ухаан нь юм байх та. Би хинтэйг л амьдрав гэж дээ. Ганцаараа л. Чи намайг сансноо? Төгсөө чимээгүйхэн ийн асуувал төвшин тогломоор санагдаад. Мэдхгүй. Чамайг юуг санах вүлээ? Тийм шах гэж бодсон. Чи дугаараа сольчихсон. Миний дугаарыг мэдчихэж хүний өрмөнд ядаж мессеж хүртэл бичихгүй болохоор чамайг өөр хүнтэй болчихчил гэж бодлоо. Тэнийг минь дээ саналгүй яахав дээ. Би чамд ямар хайртай вүлээ? Чи хизээ буцах юм? Буцахгүй гэвэл намайг дэргэдээ байлгах уу? Химэн сөргүүлэн асуудал төвшин үүнийг л хүсэж байсан болохоор юу ч хэлэлгүй төгсөөтэй эрхлэн хүзүүдэн өнсвөл төгсөөж хайртайгаа эрхлүүлэн яг л анх тоглодог байснараа цаашлуулан байсаар сая унтцгаав. Төвшин танилтайгаа ярьж төгсөөгөө жолоочоор ажилд оруулав. Төгсөөгөөрөө татах хүн байхгүй болохоор тэр хоёрын хэрүүлж байха болжээ. Нэг орой хооллож суугаад төвшин аль хэдийн дотроо гаргасан шийдвэрээ төгсөөдөө хэлэхээр шийдэн төгсөө. Надад чамд хэлэх юм байна. Юу хэлэх вэ? Үнэндээ би энэ шийдвэрийг алдарт гаргачихсан байсан юм л да. Ямар шийдвэр вүлээ? Төгсөө. Чи бид хоёр нэгэндээ үнэхээр хайртайгаа сая л тустай байх хугацаанд бүрч ихээр мэдэрлээ. Нэгэнт л бид хүүхэдтэй болж чадахгүй, бас салж чадахгүй юм чинь. Би ихчээс бага охиныг нь өргөж авахар шийдсэн. Юу? Би юу гэх юм мэдэхгүй байна. Тулгамдаад. Тийм ээ. Одоо яах вэ чи бид хоёр болоод байгаа ч хизээ нэгэн цагт өнөөх яриа гарахыг үгүйсэхгүй. Тэгээд ч өөртөө гэсэн хүүхэдтэй болчихвол гэр дүүрээд зориг ч өөр болоод сайхан биш үү? Мэдэхгүй. Чи өөрөө л мэд. Би юу ч хэллээ гэсэн чи нэгэнтээ шийдсэн бол өөрөө хөрөөлэдэг. Тийм ээ. Би чамд үнэхээр хайртай. Гэвч харамсалтай нь хүүхэдтэй болж чадахгүй. Тэгэхээр би юу хэлэх вүлээ дээ? Би ч гэсэн чамдаа үнэхээр хайртай. Гурлаа сайхан амьдрнаа. Би маргааш эгчтэй яриад хэлчихье. Нэрээ бас нэг юм байна. Би нэг банк ус санхүүгийн байгууллагатай уулзсан. Тэгээд тэндээс зээл аваад хямдхан шиг нэг өрөө барь авд юм уу? Тийм үү? Болох юм уу тэгээд? Харин болмоор юм ярьсан. Чи маргааш яваад үнэтэй биш байр үзчих үү? Тэгээ. Гурлаа сайхан амьдрнаа. Тийм шүү. Сайхан амьдрнаа.
Үүнээс 7 хоногийн дараа төгсөөгийн хотын захад авсан байрандаа өөрсдөө засвар хийн нүүж оров. Охинооч хөдөөнөөс очиж авчран элэг бүтэн аз жаргалтай тэдний амьдрал өрнсөөр. Төгсөө түвшингээ ажил дээр нь буулгаад охиноо цэцэрлэгт нь хүргэж өгөөд өөрөө ажилдаа явна. Төвшин шиг аз жаргалтай хүн байхгүй мэт сэтгэл нь цаанаа л дүүрэн санаа зовох зүйлгүй болохоор дагаад ажил нь хүртэл урагштай мэт бүх зүйл нь сая л байр байрандаа орж айлын эхнэр хүн ямар байх ээж хүний баяр баясгалыг мэдрэн үнэхээр нь сайхан байлаа. Гэтэл сонгуул болж удирдлагын солиотон ажилчдын халаа сэлгээний дайралтанд төвшин уртан ажилгүй болчихлоо. Саяхан л бүх зүйл байр байрандаа орсон мэт сэтгэл амар сайхан байсан хүн ингээд ажилгүй болоход хамгийн түрүүнд зээл тавьж байр авсан нь бодогдоход бачуурах шахав. Цаг хартал охиноо цэцэрлэгээс нь авах цаг болж байсан тул очиж аван охиноо хувцаслаж байтал төгсөөч хүрээд ирэв. Төгсөө их л баяртайгаар нөгөө хоёроо нэмсгэлэн хараад "Миний найз охиноо авч байна уу? Ядарч байна уу? Наад царайч." "Төгсөө би ажилгүй болчихлоо." "Юу? Яагаад?" Удирдлага солигдоод тэгээд л тэр "Өө ямар завхарсан юм бэ?" "Харин тийм ээ. Одоо яана?" "За яах вэ? Болох үжтэй хөө. Алуу явъя." Төвшин хоолж идэх хүсэл байсангүй. Тэрээр байрны зээлээ хэрхэн түлж дуусгахаа л бодон хэвтэнэ. Уг нь одоо цөөхөн хэдэл үлдсэн юмсан. Хагас жил ажиллачхад дуусчих байсан юм ийм. Яавал дээрвэл би ажилд орлоо гэхэд хизээд нь барнаа. Энэ байрыг хураалгах чухал охин минь зотрандаа. Төвшин минь бод. Заавал нэг гарч байх ёстой. Төвшин шүнжин бодол дарагдан орондоо хөрвөөн хөвцээр өглөөтэй залгав. Угийн дотроо л бүх асуудлаа шийдэж сурсан зангаараа төгсөөтөөч зөвлсөнгүй тэр хоёроо явуулчаад шийдсэн бололтой эгчтэйгээ уулзахаар гарав. Эгчийнхээ ажил дээр очин өрөөнд нь яван орвол эгч нь гайхасхийн хараад "Хүү, миний дүү сайн уу? Юу хийж яваа юм? Тантай уулзах хэрэг гарчлаа." "Юу вэ?" "Хоёулаа түр гараад ярэ. Энд болохгүй." За тэгээ тэр хоёр ажлаасаа гарan хажуугийн кафед орон суугаад яриагаа эхлэв. "Эгч минь, үнэндээ би халагдчихлаа." "Яагаад вэ?" "Сая сонгуулиар удирдлага солигдоод тэгээд л намайг алчглаа." "Өө, ямар баларсан юм бэ? За яах вэ? Хэсэг сайхан амарч байгаад ажил хийхгүй юу даа дүү минь. Тэрнээс болоод нэг асуудал гараад байна. Бид гурав сайн нэг банк санхүүгийн байгууллагаас зээл аваад байраа авсан чинь арай дуусаагүй байхад ингээд ажилгүй болчихлоо. Тэгээд танаас тулалцсан авах гээд л. Аа, тийм учиртай юм уу? За би хэсэг бодож байгаад чам руу яриа. За эгчээ, танд баярлалаа. Нэрээ саяхан олон улсын төсвийн байгууллагын нэг ажил орж ирсэн. Чи тэрэнд бэлдээд оролдоод үз. Юу сайн юм бэ? Дүүн хичээнэ. Тэгэж үз. Байрандаа санаа зовоод яах вэ? Боломж хязээд байдаг. Алдчихл болохгүй. Наад царайгаа хаар. Ямар өвгөл хацал тохиолдоо юу? Ойлголоо гэжээ. Тандаа хайртай шүү. Тэгээд л нэлхамсаад байдгийн. Игч нь яриа. Төгсөө гайгүй юу? Бид гурав маш сайн байгаа. Төгсөө охиноо зөөгөөд амьдралд оролцох хүн байхгүй. Сайхан л байна да. Болж дээ. За би орж ажиллаа хийлээ. Одоо шуурхаатай. Баяртай гэжээ. Баярлаа. Төвшин эгчийнхээ ажлаас баяртайгаар гарan жаал хүнс цуглуулан хараад гэртээ их цэвэрлэгээ хийн байтал төгсөө утастав. "Ханаа, чи өнөөдөр охины цэцэрлэгээс нь авчих. Би ажилдаа очихлоо." Тэгээ ороодох юм уу? "Гайгүй хаа. За баяртай." Төвшин охиноо хөтлөн ойрд дуртай амттанг нь авч өгөөгүйгээ санан эрхлүүлэн хоёул их л дуу хууртай гэртээ иртэл хаалхан онгорхой байв. Сонин юм да. Төгсөө ажлын тараад гэртээ ирчихсэн болов уу? Гэрт ортол том өрөөнөөс нь нэг л танил дуу сонсогдоход яагаад ч юм нороо нь хүү торгон хамаг шар ус нь босоод ирэв. Гутлаа тайлан яваад ортол яах аргагүй нараа төгсөө хоёр арх угаад сууж байхан тэр. Охин ааваа гисээр очиж төгсөөг хүзүүдэн автал сая нөгөө хоёр яриагаа зогсон. "Аавын охин ирчихсэн үү? Ээж нь яасан?" "Ээж угаалгын өрөө орсон." "Ааваагийн шүү." хэмээн нараа аман дотроо бувтнаад тэр хоёрыг үлээ ошоосон харсаар гарan суудал
Төвшинч ороод ирэв. За сайн уу ахын мундаг дөө хэмээн нараа худлаа хоолоогоо налуун болгон хэлээд босож очин тэрвэрч авах гэтэл төвшин харцаараа төгсөөг тас загнаад өрөөнөөс гарав. Төгсөөч бантан альвэ нараа ахаа наашаа суу. Манай хүн ааш мотой байна. Хэц. Монгол хүн байж мөндийн зөрөөгүй яасан ах цахаа мэддэггүй юм. Чи шатгуулж байгаа юм байна да. Та юу яриад байгаа юм бэ? Алив наашаа суу. Төгсөө нараа хоёр ойр зургийн ярианаас эхлээд бүр сүүлдээ улас түр хүртэл ярин төгсөөг удирдлан солигдоод халагдсныг гээд ярьж болох бүхэл зүйлсийг хаман архиа ууж байтал төвшин тэр хоёрт хоол авчирч өгөв. Нараа төвшин өдөн юм архийг хүссэн ч төвшин хүний өрмөнд нэг нүдэрэж харсангүй төгсөөд хандан би охинтой галтойгооны өрөөнд унтлаа. Та хоёр наана унтаарай. Ахтаа ор засаж өгөөрэй. Тэгтэг бит хоёр чингэсгээд унтлаа. Сайхан амраарай ахын дөө. Танаах ч их сайхан айл болжээ. Төвшин дуулаагүй царайлан өрөөнөөс хонжил гутсан аван гарав. Төгсөө хулмалцсан яриа өднө. Харин нараа хүссэн зэвүүцсэн харцаар төвшингийн хойноос шүлэнгтэн харна. Төвшин унтаж байтал яг л могой голсож байгаа мэт хүнжил дотуур нь хүйтэн гар тэмдчин уяыг нь нэлэхэд муухай орлон огил харайм басвал нараа. Төвшөө би чамайг ямар их сансныг чи мэддэг ч болоосаа. Та болооч ээ. Төгсөө энэ ахыгаа аваач ээ. Хэмээн оролтол ирсэнгүй. Нараач улам дайран тэрвэрч авах гэтэл төвшин өөрөөс гарах бүх хүчийг гарган төгсөө ахыгаа аваач ээ. Та болооч дээ. Наа чинь хүүхэд унтчихээн. Та хоёрын хүүхэд биш. Тэрээр жижигэн дайрч дээрээс нь даран хэвтгэхэд төвшин орилж байтал өрөөнийх нь гэрэл манасхийн асч төгсөө ахыгаа төвшингийн дээрээс аван цохиж онгов. Ингийн чиний санаагүй байсан нараа хэсэг манарч байснаа өрөөнөөс гарч том өрөөнд оров. Төгсөө ахыхаа хойноос явахт нь төвшингийн бүх төвчээр алдран охиноо хувцлаад харанхуй шөнө гэрээсээ гарлаа. Гадаа гарсан хойноо л сая нэг хүлээс нь алдраг бололтой охиноо ингэртээ тэврэн уйлсаар Яагаад ингэж би яах ёстой байсан юм бэ? Арайч дээ. Хүнийг ингэж дээрлэхэд байхдаа яах вэ? Би айж байна. Ингэж байгаад нэгнээ алчих бол юу хэлэх болж байна? Яагаад ийм гэж? Төвшин өөртөөгөө яран хэсэг уйлж байгаад тайвшран охиноо харвал охин нь нүдэндээ нулимстай айсан харцаар ээжигээ харан юу ч хэлэлгүй бүлтгнэн зогсно. Иш охиноо айлгачихлаа. Чи минь юугаа мэдэх вүлээ дээ өргөн химээгээд өмнө нь чичрэн зогсох охиноо өргөн тэврээд ээж охин битгий агаарай хоёулаа хаачдаг юм билээ. Ямар охиноо тэврээд хаашин буудал оролтой биш. Яадаг ч байсан дүүрч хоёулаа анагийн доочий. Төвшин зам дээр гартал ашгүй удалгүй такси зогсоход хаа хүрхээ хэлэн өөрөө утсаа гарган эгч рүүгээ залгаад очиж байгаагаа хэлв. Дүү минь юу болоод байна да хар шөнөөр. Төгсөө та хоёрыг минь хөөгөө юу? Үгүй эгчээ. Би өглөө хэлье. Хүний санаа зовоочих юм. Гар хүрээгүй үз. Үгүй. Тийм юм байхгүй. Хоёулаа маргааш ярих чи. Ах сарчглээ. Ах чинь чамайг уцаар ярихад л сэрсэн. За тэгдээ. Эгч нь орд асчихсан байгаа. За баярлаа. Сайхан амраарай. Төвшин эгчийнхээ хэлсэн өрөөнд орон охиноо бөгөөлөн унтуулад өөрөө бодол дарагдан хэвтэнэ. Төгсөө би яах ёстой юм бэ? Амьдралын төлөө зүтгэж байгаа минь буруу юм уу? Чамд хайртай болохоор ойлгоход элэг бүтэн байхын төлөө охиноо өргөж авсан минь буруу юм уу? Ахыг чинь намайг оролдоход өвөртөө оруулаагүй нь буруу юм уу? Ядаж байхад арилаасаа халагдчихсан. Бүхэн яагаад ингэж буруугаар эргээд байна? Би хүнд муу сандаггүй. Хүний төлөө л явдаг. Хэнд ч гэм хийгээгүй. Гэтэл яагаад? Би нэг шийдвэл тэр чигтээ шийддэг тэнэг ч юм шиг зантайг чинь мэднэ. Маргааш сүүл ч юм уу да боломж гаргаад уулзахад битгий намайг тийм шийдвэр гаргахад хүргээрэй. Гооч байна. Сая хэсэг тустай байхдаа бид нэгэнгүүгээрээ байж чадахгүйгээ мэдсэн. Тэгтээ ямар ч агуу хайр байлаа гэсэн ийм муухай байдаг бол би тэсэхгүй. Чинийг бол ахыгаа сонго. Үгийг бол гэр бүлээ сонгороо.
Төвшин өглөө нөхнөө цэцэрлэгт нь үргэж өгчгөөд гэртээ иртэл хаалган донгорхой. Яваад орвол гэрийнх нь эвдэж болох бүхнийг эвдсэн байхыг хараад үнэхээр төвчээр нь алдрав. Гэтэл нөгөө өрөөнд төгсөөгийн согтуу дуу хадаж, ариун цэврийн өрөөнд усан дорж буй бололтой шүршүүрийн чимээ бүдэг дуулдаж, тэр сацуу нараагийн согтуу хоолоогоор дуудуулж байгаа нь бүдэг дуулдахад төвшингийн хамаг төвчээр алдагдан том өрөөндөө орон "Төсөө чи арайч дээ. Би чамаас явлаа. Дахиж битгий миний араас ирээрэй." "Өө чи хүрээд ирв үү?" "Юу гинэ?" "Арчаагүй навш юм да чи. Би ахтаа итгэж байна." хэмээн зогсоолон хэлээд өрөөс нь үтэй анин төвшингийн өөдөөс харавал төвшин нараа гарч ирэхээс өмнө амжин гэрээсээ гарлаа. Гадаа гараад урам нь хугаран хайжгаа мэдэхгүй дэмийл бодол дараадан алхаж байтал эгчин залган ажил дээрээ хурдан хүрээдэр хэмэв. Төвшин таксиг хүлэглэн замдаа нүрээ бодон нүдэндээ байгаа уур гомдлоо инээмсэглэлээр солиод яван оров. Ашгүй хурдан хүрээд ирлээ. "Төвшөө, танилз. Би чамд олон улсын төслийн ажил байгаа бэлтгэж хэлж байсан да." "Аа, би бэлтэж байгаа." "Тэр төсөл дээр ажиллах багийн чинь захирал. Чи нахлангаар нь ажиллана." "За хичээ." Ингээд төвшин ажилтай болж сэтгэл шулуутхан төгсөөгөөс харцаагаа бүр тасалхаар шийдэн оройн тэрийгэ эгчтэй хэлбэл ах эгч хоёр нь сонсож суугаад ийхүү зөвлөв. Үнэхээр тийм байдалд ороод шийдсэн бол бид юугаа хэлэх вдэ? Харин тэр байрны мөнгийг чи л өгдөг байсан мэт те. Ахыгаа дуудаад төгсөөг тэр заваан ахтанд хамт хөөгд явал чи охинтойгоо хэдий болтол ингэж явах вүлээ? Эгч нь байрныхан төлбөрийг дуусгаад худалдаад аваад өгье. Тэндээ охинтойгоо амьдард өмнө. Гэтэл ах нь "Тэнд амьдарвал төгсөө нэг л өдөр миний буруу гэд хүрээд ирнэ. Төвшинч дахиад л эргээд жонхуурхсан юм болно. Харин тэрийг нь зараад ажилтаа нойр өөр байр аваад өгье." "Нээрээ тийм шүү. Тэрийг өрөөсөө бодож үзээгүй юм байна." Төвшин өмнөөс нь шийдвэр гаргах ах эгч хоёроо хараад чимээгүй сонсож сууснаа. "Та хоёртоо баярлалаа. Миний бид хоёрын төлөө гэж байгаа сэтгэлийг чинь ойлгож байна. Гэтэ би нэг юм хэлж болох уу? Тэглгүй яах вэ? Эгчээ, та тэр байрны мөнгийг төлж дуусгаад өөрөө авч хэрхэн яаж зохицуулахаа мэдээ. Би охинтойгоо ажилтай болчихсон юм чинь арга нь олдно. Маргааш дүүн гарч амьдрах байр хай. Тэр гэрт угаасаа дахиж очихыг ч хүсэхгүй байна." "Чи за өөрийнхөөрөө шийддэг хүн. Санаанд чинь багтаж байвал тэгдээ. Бид хоёр тэр байраар яах вэ? Зарчхаад мөнгийг нь чиний даасанд хийчихье." хэмээн эгчин дүүгээ мэдхийн хувьд шийдвэр гаргаад яриагаа дуусгав. Төвшин дахиад л дуудсан цагт нь ирэн яг л хэрэг хийсэн хүн айтай хүлээн сууна. Тэрээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс дуудагдан бүтэн 3 сар өдөр бүр л ажилтай юм шиг ирдэг болжээ. Би хизээ юун дээр алдаа гаргачихав. Энэ цагдаа ч гэсэн хүн үннээ л хэлээд байхад итгэхгүй хэдэн сар л ялтан шиг дуудаж өнөө хүүгээд давтах юм. Залах чинь. Ингэж яхаар яршиг хэрэгээ хүлээгээд тэр мөнгийг нь төлжөө залахаас новш юм да. Төвшин тэр өдөр хайж явсаар ажилтайгаа ойролцоо боломжийн үнэтэй түрээсийн байр олж охинтойгоо хамтдаа амьдрах болов. Түр шигсэн яах вэ, боломжийн цалинтай юм байна хэмээн бодон тайлан тооцоо орлого зарлага гээд мөнгөтэй холбоотой бүхэл ажлыг хариуцаж байхдаа эгчийнхээ нэрийг хугалахгүй хичээн ажиллана. Нэг өдөр дарга нь ажил тарах төгсөн байхад төвшөнд хандан "Төвшөө, өнөөдөр чухал хүмүүстэй уулзна. 1 сая төгрөг бэлнэр гаргачаарай. Дарга та надад баримтаа авчирч өгөөрэй. Дараа нь тайлан гаргахад хэрэгтэй. Тэгээ. Өмнөх хоёрыг бас өгөөгүй байгаа. Мартаагүй үсттэй." "Мэдж гэнэ гэдэг хахад чи дугайл миний удирдлагын дээр ажиллаж байвал өгөх ёстой. Би энэ ажлаа хугацаанд нь дуусгахын тулд хүмүүстэй уулзаж найраа нэм хиймээр байна." "Ойлголоо дарга. Нээрээ менежераас материал аавна гэж мөнгө гаргуулчихад баримтаа юусаа авчирч өгөхгүй. Тэр яах вэ? Би мэдэж байгаа. Асуудалгүй." "Ойлголоо." Дарга нь төвшөнд инээмсэглэн урам бэлэглээд өгсөн мөнгийг цүнхлэн ажилласаа гарав. Ёндон такси хүлэглэн болцсон газраа ирвэл ариуна түүнийг хүлээж байлаа. Хоёул уруул дээрээ үнсэлцэн мэдлээд хоолоо захиалах хооронд хин нь юм дуурсангүй. Ариуна тэсгэлгүй асуусан харцаар харвал Ёндон инээмсэглэн цүнхээ алгадаад "Ариуна минь,
Чи хэдийг салгаж чадав? Нэг их бишээ. Төвшин залуу юм ээж муухай санаатай юм аа. Намайг менежер болохоор тэгээд байгаа юм уу хаашаа. За яах вэ тэгжил байг. Угаасаа энэ төсөл удахгүй татан богдно. Чи харин ямар ч баримт бүрдүүлж өгч болохгүй шүү. Тийм ээ. Тэрэгэж нэг юм мэднэ. Гэхдээ гайгүй байгаа. Дараа нь буу юм болох үедээ. Болсон чи яадаг юм? Хоёулаа аваагүй мэдэхгүй гээд л гүрийчгэд нотлох баримт байхгүй юм чинь хариуцлага алдснараа төвшинл бүгдийг барагдуулна үз. Муу сайн чадлахын эмэгтэй юм болохоор өрөвдөөд л байх юм. Чи бид хоёрыг ингэж байгааг өстой гадарлах ч үгүй яваа та. Угаасаа амжилт гаргахын тулд золиос заавал байдаг. Бид хоёрын амжилтын золиос азгүй гэх үү, үүлийн лайгаар гэх үү, төвшөө өртчихлөө дөө. Гэхдээ чи их чиг нь танд болохоор арай юу гэж тийм ч сайн танихгүй. Яах вэ? Ажлын шугамар мэндтэй явдаг төдий. Тэр өдөр би төслийг автал манай дүүг ажилд аваач гэхэд нь олон чин бодлого зөвшөөрч гисэн юм л да. Уг нь энэ ажлаа дуусгасан бол бүр л илүү болох байсан. Таач харин тийм ээ. Улс төрийг алт тавилээ. Хүчгүй нь хүчтэйхэн өмнөөс мөхөс болох юм да. Би ч айгаад л байна шүү. Юу айх гэж одоо хугацаагүй болсон. Бараг эх 7 хоногоос бидний татан буулгах юм яриад байсан. Тэгэхээр чи мдээгүй царайлаад төвшнгөөс дахиад хэдэн саяг авахыг бод. Надад итгэж тийм ихээр нүгэх юм болов. Өгнө. Сайн наашаа гарахад чамайг хэлэхээр би мэдэж байна. Хэлснийг нь өгөөрэй гिचгсэн. Тэгэхэр гайгүйз. Төслийн удирдагч менежер хоёрын хооронд ийм яриа болж буйг төвшин яахан мэдэх вүлээ. Нэг л өдөр ажил дээр нь татан буугдаж байгаа шалгалт оруулна хэмээн божигнож төвшин өөрөө ч мэдэлгүй 7 сая төгрөгийн өрөнд унчихсан байв. Үнэн дээр төвшин энэ их тооноос айсангүй. Өөртөө нэг хүч төгрөг наагаагүй бүгдийг байгууллагадаа дарга менежер хоёр нь хэрэгэлсэн болохоор дуудсан цагт нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн хялтаст анх ирж билээ. Хулгасгийн дуудсан өрөөнд орвол аз болоход тэнд Яндан Ариуна хоёр ч сууж байв. Цагдаагийн хошууж хавтгас хэрэгээ нээн байцаалтаа авч ивтлээ. Гурвуулаа асуусан асуултанд ээлжлэн хариулсаар хошууч анх тэдний төслийн баг үүсгэн байгуулагдаснаас эхлээд хийсэн ажил, гаргасан зардал, баримт бисэлт бүгдийг тулган сууснаа төвшөнд хандан. Чи энэ төслийн данс, тайлан тооцоо бүгдийг нь хариуцдаг юм байна. Тийм ээ. Сая бүгдийг шалгаж үзэхэд 7 сая 300 мянган төгрөг дутаж байна. Юу? Үгүй л хөдөө. Бүх юм баримттайгаа байгаа. Баримтыг тулган үзээд юм байна да. Тэгвэл наадах чинь дарга менежер хоёр надаас аваад баримт өгөөгүй мөнгө нөх. Үүнийг сонсоод хошууч Яндан Ариуна хоёрт хандан энэ бүхэн үнэн үү? Юу илээ хошуучаа би сайн ойлгосонгүй. Химэн Яндан хэлээд төвшинг харвал Ариуна ч адил. Тийм ээ, юу мөнгө? Хин хизээ авсан гэж. Би мөнгөтэй харцдаггүй болохоор тийм юм мэдэхгүй байна. Энгийн чинээ санаагүй байсан төвшин хоолойн зангиран та хоёр бололтоо хүмүүсийг хооллон бараа материал авна гэж авсан мөнгөндөө та хоёр надад юусоо баримт өгөөгүй. Тэр бүхэн чинь 7 сая 300 мянга болсон байна. Гүү, ёстой тийм юм байхгүй. Би тэгээгүй. Наадах чи худлаа ярьж байна. Хэмээн Яндан бошуухан хэлтэл Ариунач адил мэдэхгүй гэсээр байцаалт дуусав. Байцаалт дууслаа. Маргааш төвшин 10 цагт дахиад ирээрэй. Нотлох баримт байхгүй тул та хоёр дахиж ирэхгүй ээж болно. Баярлалаа хошуучаа. Учрыг нь заавал олоорой. Гэсээр Яндан босож гар бариад Ариуна тэр хоёр өрөөнөөс гарав. Төвшин маргааш нь товлсон цагт ирэн дахин өнөөхөл өгөө давтан байсаар байцаалт дуусглаа. Одоо бол төвшин үнэхээр залхаж байв. Бүтэн 3 сар нэг л өгөө давтан үннээ хэлсэн ч хошууч нөгөө л асуудаг асуултаа давтан маргааш нь дахиж ирэхийг хэлээд сална. Төвшин дахиад л байцаалтын цагаа хүлээн суухдаа бодол дарагдан хүлээн. Би хизээ юун дээр алдаа гаргачихв. Энэ цагтаа ч гэсэн хүн үннээ л хэлээд байхад итгэхгүй хэдэн сар л ялтан шиг дуудаж өнөөхөл өгөөд давтах юм. Залхаж байна. Ингэж яхаар яар шиг хэрэгээ хүлээгээ тэр мөнгийг нь төлж ир салхаас новш юм да. Гэтэлч одоо болтол царайг нь харахаас ч дургүй гүрэм хүүтэн дээрэлхүү төрхтэй хошууж төвшинг дуудав. Чи энэ төслийн данс, тайлан тооцоо бүгдийг нь хариуцдаг юм байна. Тийм ээ. Сая бүгдийг шалгаж үзэхэд 7 сая 300 мянган төгрөг дутаж байна. Яа, дахиад л өнөөхөө эхэллээ. Би аваагүй гэж хэдэн удаа хэлдэм бэ? Тэгээд энэ мөнгө хааш орсон байж болох уу?
Ёндон 12 авсан. Баримт нь хаана вэ? Одоо болий төхөө. Яршиг наад мөнгийг чинь би авсан болог. Эргээ хааж үз. Түлчхүлэл болно эцтэй. Төвшингийн үнэхээр арган тасарч тамхин барагджээ. Авсан нь үнэн юм бэж ингээд эртхэн хөргөө хүлээчихгүй. Маа. Энэ дээр гараа үсгэ зур. Хараач тий. Хүний гэрэг хүлээхээс өөр аргагүй байдал хүргэж гүжирдэж тамирдуулж хаад юу гэнэ? Хугацаа 2 сарын дотор хангалттай үздэй. Юу вэ? Би яаж наад мөнгийг чинь 2 сарын дотор олох юм бэ? Арайч тий. Ядаад ах юу ана? Авсан мөнгө бол буцаад өгч. За тэгээ. Та нараас л салж байвал санаа амар сайхан байна. Төвшин хийгээгүй хүргээ хүлээн 7 сая төгрөгийн өрөнд унаад хавтас зэрэгээ хаалгав. Би ямар тэнэг гинэ юм бэ? Одоо яана? Яаж тэр мөнгийг олноо? Заавал нэг гарц байх ёстой. Яагаад заавал би гэж жижиг том гэлтгүү тайланг нь гаргаж өгөх газруудыг хайхаас ядаж эхний удаад сая төгрөг өгчих юмсан. Сая ажилгүй суусан 3 сарын хугацаанд олсон шиг дахиад тийм томоохон газар 3 төгрөгийг олчих болж уг нь ятаад ах юу ах вэ? Хинтээ уулзуулж болох бол. Тэрээр өөртөөгөө яран алхаан дундаа утасныхаа нэрсийн жагсаалтыг үзэн явна. Тэгж байтал ашгүй саяхан байгуулагдсан гээд сандарч явсан хэрэгтэй үедэн тусаж байсан компани захирал залуугийн дугаар гараад ирэх нь тэр. Олон чин бодолгүй утастан уулзахыг хүслээ. Сайн уу төвшин минь, нөгөө асуудал чинь шийдэгдсэн үү? Шийдэгцээ. За болж тий. Тэд нар ч ёстой адгууснаас дор юм да. Саяхан би хоолнд орж байтал хоёулаа хэлхэлдчихсээ явж исэн. Тэр хоёр угаасаа игнэр нөхөр юм шүү. Мэдхгүй болдоо минь. Би хэрэгээ хүлээчихлээ. Юу? Яахаараа чи хийгээгүй гэж? Тийм ээ, бүр залхаж байна. Тэр мөнгийг чинь төлийгээд хэрэгээ хаалгасан. Яандаа чи минь. Тэгээд яаж? Чамаас л гуйх гэж явна. Тэгтээ мөнгө биш, ажил. Чи надад өөр шигээ гайгүйхан тооцооны тайлан гаргах ажил 2-3-ыг олоод өгөөч. За би сураглая. Найздаа тусалгүй яах вэ? Ачиг чи мартаагүй. Үнэн дээр санаанд чамаас өөр хүн орсонгүй. Тэр яах вэ болно өхөө. Би чинь зүгээр үү? Наад царай чинь нэг л бишээ. Би зүгээрээ. Гэдэс харин хаяа өвдүүд ах юм. Тэгтээ зүгээр дээ. Ажил хийж энэ нэг ялнаас нь мултарч байвал болно. Өсөж байгаа ах. Хойлоо хоол идэ. Тэгэд шихэд танаа сайхан амраад ав. Найз нэг хэлий. Болохгүй бол шууд л тулахаас. Тэгж үзээрээ. Баярлалаа. Нэр их ядарсан байх шүү. Бас үсчихэж. Энэ ч л миний найз ахгүй юу? Химэн болдоо инээн хэлээд зөөгчийг дуудан хоол захиалав. Болдоо төвшин 2 хөтлөн яг л жаахан хүүхдүүд шиг зармигдэн нэгийг яран инээлдэн их л жаргалтай явна. Төвшин одоо л жинхэнэ хайртайгаа учран яг л хүслээрээ байх болов. Болдоо төвшингийнхэн гараас хөтлөн хөөхнөө энд жаахан амарх уу? Яах юм бэ? Сайхан байна. Жаахан алхъя. Хин нэр сони эмэгтэй шүү. Хэдэн ч цаг алхачихв. Миний хөл цуцаад байхад чи намайг боддоггүй. Өөдгөө. Сүртэй штэ. Битгий дандаа машин хөлөглөөд бай. Яагаад ч үгүй гүзээ суулаа. Харж гин үү? Яадын. Хайр олжсон юм чинь хэндээ таалагдах гэж авхаачих юм. Өө за. Чамайг яагаад ч үгүй залуу насны дээрээ гүзээтэй болчихвол би л авч чамтай хамт ингэж алхаж байхгүй. Юу гэнэ чи? Чамайг би хаашаа тавихгүй мэдээ. Химээгээд гараас нь татвал төвшин хоромхон зур гараа татан авч зогтов. Болдооч араас нь хөөн бүсээр. Төвшин амсгаагаа дарж ятан сандал дээр гэцээ даран сууна. Болдооч хажууд нь амсгаадан инээн сууна. Төвшин гэдсэн тэсгүүгээ өвдгөд цүнхнээсээ эм гарган уухыг хараад болдоо хөмсгөө зангидан төвшөө чи надаас юм нуугаагүйз. Юу нуун гэж чи сүүлийн үед байнга юм одог боллоо. Харин гэдэс өвдөөд болчихсон. Уг нь хаяа өвддөг байсан ч сүүлийн үед бүр ихээр өвдөөд байхаар нь өвчин намдах юм ууж байгаамаа. Эмчэд үзүүлсэн үү? Зүгээр л нэг хордлого үз. Үгүй бол гэдэс өвддөг ханаад ч юм уу? Битгий тэгээд өөрийнхөө дур мэдэд мэдэмхэрээд бай. Маргааш явж үзүүлье. Яах юм бэ? Чи ажилтай хүн. Би өрхөн эмчэд үзүүлчихье. Амал бас юу вэ? Заавал үзүүлнэ гэж амал. Чи нэрээ сүртэй хүн шүү. Амлж гинэ. Маргааш заавал үзүүлнэ. Угаасаа үзүүлье гэж бодож байсан.
Гэтэл өвдөд хооч идэх дур хүрдэггүй. Арай жирэмсэн болчихсон юм биш үз? Хэмээн илтэд нүдэн сэргэн өөдөөс нь харвал төвшин инээмсэглээд. Сайн хэлж мэдэхгүй л энэ шүү. Ямар тааш тестээр үзсэн чинь 2 зураас гарсан. Хөөх, ямар сайхан юм бэ? Харин та хоёроо үүрээдээ би хэмээгээд өмнө нь явгалан соовол төвшин эсэргүүцэх гэснээ нэгт гэдс нь бүр ихээр өвдөж хоёрт зүрх юм бол болтоо нь өөрийнхөөрөө байж сая санаа амарч салдгийг мэдхийн хувьд нуруунд дээр нь гаран өөрүүлв. Маргааш нь төвшин өрхийн нэмжтэй үзүүлдэл хавдар судлалд очиж яралтай үзүүлэхийг хэлв. Төвшин учрыг үл ойлгон энэ тухайга болдоод ч хэлэлгүй эмнэлэгт очин үзлэгт орохоор хүлээж суухдаа яагаад ч юм сэтгэл нь цаанаасаа төвшин хүлээн сууна. Төвшин минь яасан ороо ирж байна. Ходоодны хорт хавдартай байна. 2 дугаар шатандаа орчихож яралтай хагалгаанд орохгүй бол амь насанд чинь аюултай. Юу? Үгүй үсттэй юм чи. Тэрээр үүнийг сонсоод хорвоо хөмөрчгшил санагдахад өөрийн ирэхгүй нүдэнд нь нулимс цэлэгнээд ирэв. Ар гэрээсээ хүн дууд одоо шууд эмчилгээнд орж шинжилгээнүүд өг. Яагаад би гэж ингээл биш шүү. Бусдаар би бүгдийг давж гарч чадна. Ганцхан энэ муухай өвчнөл биш шүү. Тэнгэр минь. Би чамд хэвтэх бичих хийчихлээ. Үзлэг болоод шинжилгээгээр ходоодны хорт хавдартай болох чинь батлагдсан байна дүү минь. Үгүй эмчээ. Би одоо сайхан амьдрах гэж байхад би жирэмсэн хүүхдээ яатагч байсан төрүүлмээр байна. Дараа нь өгсөн ч хамаа алга. Хэмээн шийдэмгий хэлбэл эмч эхоны зургаа дахин хараад хүүхэд харагдахгүй л байна да. Бага. Наад зурагч нь өөр хүний зураг солигдчихсан юм биш үү? Би тестээр үзэхэд яа харахгүй 2 зураас гарсан. Тийм учиртай юм уу? Ходоодны хавдартай хүн тестээр үзэхэд жирэмсэн юм шиг 2 зураас гардгийг. Тийм үү? Төвшин дуун сулран хэвдэх бичгээ аваад өрөөнөөс гарав. Одоо яах вэ? Болдоод юу гэж хэлэх вэ? Ээж минь үүнийг сонсоод харавчих вэ дээ. Яагаад заавал би гэж? Би хэнийг ч гомдоогоогүй, хинд ч муу юм хийгээгүй. Тийм байхад яагаад заавал би ийм азгүй байд юм бэ? Төвшин өрөөндөө хэвтэн саял нэг болтоогийн дуудлагыг авав. Хөөхнөө, үзүүлснэ. Аха. Юу гэж вэ? Ямар юм бичиж өгсөн? Найс нь замаараа аваад очие. Болтоо, би эмнэлэгт байна. Юу? Жирэмсэн болчихсон байна уу? Аль төрхөд байгаа вэ? Хайр ингээс аягшуул хийгээд яваад очие. Төрхөд биш ээ. Хавдар судлалд байна. За битгий хүнээр тоглоод муу ёртой юм яриад вэ. Нэрээ болтоо. Намайг ходоодны хавдартай болчихож яаралтай эмчилгээ хийлгээд хагалгаанд ор гэж хэвтүүлж гэлээ. Юу вэ? Чи үнэнгээсээ яриад байна уу? Химэн сандран асуувал төвшин хайртынхан хоолойг сонсоод тэсгэлгүй уйлчихв. Би юу гэж ийм юмар тоглох вүлээ дээ. Цааш нь өөр юм ярьж хэлж чадахгүй ярих ч тэнхэл байсангүй. Дээрээс нь эмчилгээнд ороод ирсэн болохоор уцаа таслан ямар ч шийдвэр гаргаж чадахгүй арга мухардахаараа гүлээжтгөөрөө гөлргөн хэвтэнэ. Болтоогоос зөндөө дуудлага мессеж ирнэ. Харин төвшин уцаа дууган хаан өөрөөсөө холдуулав. Төвшин ходоодны хорт хавдартай болох нь батлагдаж яаралтай хагалгаанд орон ходоодоо бүтэн ахуулж химийн эмчилгээнд явна. Маш ихээр туурж сүлдсэн тэрээр тэрэгцэр дээр суун түүнийг болтоо төрөн хоёул химийн эмчилгээнээсээ гарan өрөөндөө саял нэг ирэв. Хөөхнөө сайхан бүлээн цай уучих. Болтоо. Надад чамтай тоглох тэнхэл алга. Хэн тоглосон гэж? Та зүгээр айдгаа авдартай хийж гэлээгээд томроод байна уу? Би хэлээд байна штэ. Би хөөхнөө чинь биш болсон. Харж байна уу? Халзан толгойтой тэрэгцэр дээр суусан итгэжгүй өвчтөй намайг хар. Тэгээд яана гэж чи амарч байсан охин бит хоёртоо л хөөхөн. Болдоо дахиад хэлээ. Надаас яваад өг. Би чамд дараа болмооргүй байна. Хин хинд дараа болсон гэж. Нөгөөг чинь аваа гайгүй болоод ирсэн чинь намаагаа хөөгөөдөд үг болж гин. Тэгж ч ярихгүй хөө. Төвшин үнэхээр их ядарч бас ямар ч тамиргүй байсан болохоор цааш ярихыг хүссэнгүй хэвтээд өгөв.
Болдоо харин чимээгүйхэн нулимсаа мэдэгдүүлэхгүй кичээн очиж байхыг төвшин савингороо мэдэн өөрийн заяандаа гомдон бодол дарагдан нүдэ анан хэвтэнэ. Болдоо би чамд үнэхээр хайртай. Дасаж хайрласан. Одоо би чамд хэрэггүй. Чи минь амьдралаа бод. Хэсэг хугацаанд ч гэсэндээ надтай аз жаргал бэлгэлж байсанд баярлалаа. Одоо өгсөн ч гомдох юм алгаа. Уг нь охиноо хонхны ойр хийхийг нь харж чухал зүгээр юмсан. Ээж охин төрсөн ээжигээ мэдсэн болохоор ээжээсээ хойш төрсөн гэртээ харна үсттэй. Химэн төмөн бодолд хүлэгдэн хэвдэж байтал болдоо төвшин гунтсан гэж бодох бололтой толгоон дээр нь удаан гэгчин үнсээд шивнэв. Би чамдаа хайртай. Чи минь заавал хөл дээрээ босож ирээрэй. Гурлах хамтдаа энэ бүхнийг даваад сайхан амьдрнаа. Чи минь л бууж өгч болохгүй шүү. Өдөр хоногуд өнгөрсөөр төвшингийн эмчилгээч сайн хийгдэж өөрөө эрүүл биетэй тул хавдар хэмээгч аимшиг төвчөнтэй бууж өгөлгүй тэмцээр тэрэгцэр дээр биш хөл дээрээ босон өөрөө эмчилгээндээ явдагч болов. Нэг өдөр төвшин өвчнөдөө шаналан хувь заяандаа гутран бүгдийн өмнө бууж өгөн уйлан хэвтэж байтал хамт хэвтэж байгаа настай эмэгтэй ийхүү хэлж билээ. Охин минь битгий уйлж тамираа бар. Бас битгий хэтэрхий дотроо бүх юм агуулад шаналаад бай. Тэгэх тусам наад муухай өвчин чинь олон дамжирна. Чи харин чадтай. Чамааг эргэж тойрох ээж нь, ах эгч нар чинь бүр халамжилж инхрэглэх хань ижил хөтлөө тавих хөөрхөн охин чинь байна. Энэ бүгдийнхээ төлөө энэ нэг хайр, сэтгэлийн төлөө сэтгэлийн хадтай байж босож ирээ. Ингэж уйллаа гэдхэн хохирох юм. Чи л хохирно. Чамд хийгээгүй дутуу үлдээсэн юм юу вэ? Тэрийг бод. Тэднийгээ гүйцээхийн төлөө босож ир. Хүн бүхнийг алавтай юм шиг битгий бодоо. Зүгээр л орхичих. Чамд л амар авах болно. Миний дүү чаднаа. Ийм юм нь бууж өгөхгүй шүү. Химээж илээ. Төвшин өрөөнийхөө гихчийн хэлсэн бүгдийг бодон нээрэл би заавал хөл дээрээ босож дутуу орхисон бүхнээ хийж амсаагүй гэр бүлийн жаргалынхаа төлөө хөл дээрээ босох ёстой. Би чаднаа. Өхлийг даваад өдийг хүрсэн байж өвчнөд бууж өгөхгүй шүү. Ингээд тэр өдрөөс хойш төвшин хичнээн өөрт нь хэцүү байсан ч шүдээ 100 зүтгэсээр ийхүү хоёр хөл дээрээ босож ирсэн билээ. Гадаа тогтуухан хаяа нэг зөөлөн салхи хацрыг нэлбэн нэн таатай. Төвшин эмэлгийн үүдний сөөдрөвчөнд уншиж байгаа номоо бараг дуусах төгөж байтал эмэлгийн хаалгаар болдоо эмчтэй уулзсан гарч ирээд хөөхнөө би хэлсэн нэстэ. Чамайг минь нэмэлгээс гарч болно. Гам сайн бариараа 3 сар болоод ирж өглөх дор гинэ. Хөөх нэрээ юу? Ямар сайхан юм бэ? Ингиж нэг энэ нэмэлгээс гарах өдөр ирдгийм байжээ. Тийм ээ. Чи минь мундаг чадлаа. Гэртээ харъя. Охин цай хэлчихлээ. Эмээтэйгээ хамтдаа сайхан хоол хийж байгаа. Төвшин хариуд нь өөдөөс нь харан халуун хайрын харцаар нэмсгэлэн гэрээ та нарыгаа ямар их санаваа хэмээн уртаар амьсгаа аван нуруугаа тинээлгэн дээш хөх тэнгэрээ харан хязгааргүй баярын мишэл нүүрэнд нь тодорхойд наран авхай баярыг нь хуваалцах гэсэн мэт хурцаар төөнөн өөдөөс нь мишэн гэлээ. За ингээд цэндийн байгаль маа зохиолчийн нуграагүй нуруу хэмээх зохиолыг та бүхэндээ бүтнээр уншиж хүргэлээ. Энэ зохиолоо унших эрхийг олгосон зохиолчдоо сонсогчдынхоо өмнөөс баярлан талархснаа илэрхийлээд эрхэм хүндэт сонсогчид та бүхэн маань бас сувгаа дэмжиж subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe дарж бичлэгүүдээр маань лайк дарж сэтгэлдээ үлдээж намайг дэмжээрэй. Ингээд дараагийн бүтэн зохиолуудаараа уулзтлаа. Түр баяртай.